Нэвэл дүүрнэ үү? За, нэг жил богинохон юм байна. Нэг жилээс хойш хугацаанд ирсэн хүмүүс миний юу ярьж байгааг сайн ойлгохгүй ч магадгүй. Яасан бэ гэхээр би нэг жилийн өмнө нэг жилийн туршид одоо эзний үгийг хуваалцахын үйлчлэлээс чөлөө авсан байна. Тэгээ миний амралтын нэг жилийн хугацаа дуусаад одоо эргээд үгийн үйлчлэлд орж ирж байна гэсэн үг. Харин энэ өглөө би эзний үгийг хуваалцахын өмнө та бүхэн нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Одоо цөмөрөө суудлаасаа босоод эргэн тойрныхоо 3-5 хүнд мэндчлээд, танилцаад тэгээд эзний оршихуйд хамт сайн мөргөл өргөё гэж ингэж хэлэхгүй юу гэж ингэж хүсэж байна. За, танихгүй хүмүүс рүү очиж штэ. Таньдаг хүмүүс лүгээл дандаа явхаа одоо болий. За, танихгүй хүн байж магадгүй. За, өнөөдөр би таныг харсандаа баяртай байна. За, хамт мөргөл өргөж байгаадаа баяртай байна. Хамт байгаадаа баяртай байна гэж би үйтэйгээ мэдчлээрээ. Танихгүй хүн байна уу танд? Байна тий? За, одоо болоогүй. Өөрсдийнхөө юмнуудыг аваад одоо та нарын өөрсдийн янз янзын юмнууд байгаа шүү дээ. Цүнх, малгай, үзэг, бал, гар утас. За, эдрийг аваад хойноос урагшаага шахаад сууцгаана нь. Одоо хамгийн хойно сууж байгаа хүмүүс наашаа урагшаага жоохон шахаад энэ урдлын игнэнүүд рүү шахаа суухгүй юу гэж ингэж хүсэж байна. За, урагшаага хоосон зайнуудыг дүүргээ шахаа сууцгаач. Тэгээ заримдаа хүмүүс ингэдэг байхгүй. Цуглаанд ирээд нэг газар анх ирээд хаан суусан, яг тэр газараас суудаг. Тэгээ юуг бодцдаг вэ гэхээр энэ газар миний суудал гэж бодцдаг. Үгүй байхгүй юу? Наад чинь таны суудал биш. За, манайхан урагшаага шахаад жоохон ойртоод ингээд. Ер нь зайгаа шахаад суух чинь бас энэ дотн сайхан нөхөрлөл харилцаа бий болохын бас нэг их чухал зүйл байхгүй юу? Гэ хол талын нэг тард сууцгаачаал тэгээ нэг гомдсон юм шиг, ууралцсан юм шиг ингэж болохгүй те. За, би рүүгээ шахаад танихгүй хүмүүс байсан ч гэсэн хамаагүй би рүүгээ шахаад суугаарай. Хойно сууж байгаа хүмүүсийг бүр болохгүй бол би Батэрдэн настраа айлв тэр хүнийг нааш урагшаа суулга гэж хэллээ шүү дээ. За, тэгэхээр тэгэж хэлүүлэхгүй тулд урагшаага шахаад дунд руугаа би рүүгээ шахаад сууцгаач. Өшөө урагшаа шахах тэр хойгор сууж байгаа Мөнхбаатар байна, Эрдэнэ булган байна. Одоо нэр зурдах уу яах вэ? Наашаа урагшаага хамгийн урдлын нэгнэр рүү зөндөө хоосон зайнууд байна. За, тэр хойно одоо тойр наад руу суухгүй урагшаага энэ бүр урагшаага шаага ахын суудаг руу та хоёр. За, энэ шаага ахын суудаг руу сампл ахын ардлын игнэнд орж ирэл суучих. За, би яагаад ингэж байгааг би дараа нь тайлбарлана. Тэгээ зарим хүмүүс ингэж тэгдгэлдээ пастор би таны үгийг их сонсох дуртай. Тэгээд юу гэдгийг таны үгийг хэлэхээр би ингэ дагдаг энтергээ ярьдаг байхгүй. Тэгээд урагшаа суучих гэхээр сууж өгөхгүй байгаа чинь дагдггүй юу гэдгийг чи харуулдаг байгаа байхгүй. За, тэгэхээр яах вэ гэхээр бид нар ингэ зайгаа шахад суухаар бид нар ямар их хоосон сул суудал харагдаж байна. Одоо эргээ хардаа ямар их хоосон сул суудал байна. Юу гэсэн үг вэ гэхээр энд манай цуглаанд урд нь зөндөө олон хүмүүс байсан. Тэр хүмүүс байхгүй байна гэдгийг энэ харуулж байна. Хоёрд өнөөдөр эзний тухай, сайн мэдээний тухай сонсоогүй байгаа маш олон хүмүүс байгаа. Тэдэнд та бид сайн мэдээ ярих шаардлага байсаар байна гэдгийг бас энд харуулж байна гэсэн үг. Та надтай санал нэг байна уу? Бид нар заримдаа ингэж боддог байхгүй. Ороод ирэхээр л ингээл дүүрэн хар толгоонууд хойноос ингээ хожигдож орж ирж байгаа хүний нүдээр л би ярьж ин л да. Над шиг хожигдож ирж исэн хүмүүс бол сайн ойлгоно. Ингээ ороод ирэхээр л зөндөө олон хүмүүс байдаг байхгүй. Тэгээд хоосон суудал бараг олдохгүй шахуу. Тэгээ юу гэж боддог вэ гэхээр за сайн мэдээ ярих хэрэггүй юм байна гэж. За найзыгаа цуглаанд хүрээд ир гэж дуудах хэрэггүй юм байна гэж бодоод байна. Үгүй. Бидэнд маш их хоосон суудал байна. Тэгээ би Солонгост ингээ цуглаанд очихоор яадаг вэ гэхээр Солонгосын цуглаанууд сандалны хоёр талаар ингээд нөө хорин болохоор бид нар дундуур нь ингээд нэг цагаан юунууд ингээд явуулцдаг штэ. Лент. Яг тэрэн шиг сандлыг ингээд бүх сандал игнэнүүдийг тэгээ дүүргэцсэн байдаг байхгүй. Лентнүүдээр холбогдсон байдаг. Тэгээд үйлчлэлийн багийнхан гэж байдаг. Манайд үйлчлэлийн баг байхгүй. Бөөн дурын ганц нэг хүмүүс хийдэг. Тэгэхээр үйлчлэлийн багтай болох хэрэгтэй байгаа. За, үйлчлэлийн баг маань яадаг вэ гэхээр хамгийн урдлын игнэнд ингээд 2 хүн зогсож байна. Тэгээ хүн орж ирэнгүү за ийшээ суугаар дөрвөөр суулгаад
тухайн игнээ дүүрсэн тохиолдолд дараагийн игнэний лентийг нь авдаг, хаалтыг нь авдаг. Тэгж бүх хүмүүсийг, ирсэн хүмүүсийг бүгднийг нь яах вэ? Ирснээр нь урд нь суулгана. Түүнээс биш таны суудлыг хадгалаад энд одоо тэр суудал дээр нь суучвал ууралж магадгүй энэ төргээ тэхгүй шүү дээ. Зүгээр л ирснээр чи хамгийн түрүүнд орж ирснээр нь шууд шахаж суулгаад хойшоогоо суудлыг нэг игнийг нээгээл хүмүүсийг суулгаад хойшоогоо нэг игнээ нээгээл хүмүүсийг суулгаад тэгж суулгадаг. Ялангуяа манай Ённак Монгол цуглааны үйл ажиллагаа явуулдаг Ённак Монгол цуглаан байгаа шүү дээ. Тэр цуглаан яг тэгж хийдэг байхгүй. Тэгээ би нэг удаа тэр цуглаанд 12 цагаас би хүнтэй уулзах хэрэгтэй байсан. Тэгээд 11 цагаас би очсон байсан. Тэгээ нөгөө цуглаан нь 11-ээс эхэлсэн байхгүй. Тэгэхээр би дахиад орчлоо. Өмнө би нэг удаа ярьж исэн. Тэгээд дахиад орсон чинь нөгөөдөл чинь намайг урагшаа суулгах гэхээр үгүй гэж яагаад би бүр хойхон суулаа. Хойноос нэг 7-8 дугаар игнэнд суучлаа. Тэгээд цуглаан эхэлсэн, мөргөл явсан, номлол сонссон, мэдээж яасан номлолын үеэр солонгос хэл дээр бүх юм явж байгаа. Тэгээ би нэг мэддэг дуу байхгүй, нэг мэддэг үг байхгүй, нэг мэддэг царай байхгүй. Тэгээ би тэнд ганцаараа ингээд за эзний өмнө сууж байгаа юм да гэж бодоод сууж исэн байна. Тэгээд нэг харсан чинь цаг болчихжээ. Нөгөө 12 цагаас би хүнтэй уулзах гэж байгаа шүү дээ. Тэгээд цаг хүлээж яхаар яг ийшээ ороо суучиг орцсон шүү дээ. Тэгээд сууж байгаа цаг болонгууд нь хараад окей, за цаг болчлаа гэж гараал гүөх гэсэн чинь үүд цоочтой. Тэрүүгээр дүүрэн ирчүүд одоо манай чука ах шиг ийм биерхүү гой сайхан залуучууд цөмөрө гой зангаатай цагаан цамцтай цагаан бэлитэй. Тэгэл цөмөрө ингээд зогсцсон. Тэгээд би гарах гэсэн хаалган цоочтой. Тэгээд би жоохон сонирн болоод би гарах хэрэгтэй байна гэдэг ингээ ярьсан. Монголоор хэлсэн ойлгодгүй. За ойлгож магадгүй гэж найдаад англиар хэлсэн бас ойлгодгүй. Тэгсэн чинь тэндээс нэг настай манай Луя ахын насны тийм настай хүн гүүгээд ирсэн. Тэгээ нөгөөд хүн чи ирэл яасан бэ гэж надаас асуусан. Би тэгэхээр үгүй би 12-оос хүнтэй уулзах хэрэгтэй би гарах хэрэгтэй гэж тэгсэн. Нөгөө хүн маань намайг дагуулаад өөр нэг хаалгаар төв хаалгаар би гарах гээд байгаа байхгүй юу? Болохгүй байсан. Хажуудлын хаалгаруу дагуулж ицсэн. Тэнд тэгсэн чинь дахиад тэр хүнээс настай нэг хүн байжсэн. Нөгөө хүнд очиод нөгөө хүн маань нэг юм тайлбарлсан. Тэгээд нөгөө хүн тэгсэн чинь хаалган дээр зогсож байгаа хүнд зөвшөөрөл өгсөн. Хаалга онгойлгосон. Би гарсан. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр за энэ цуглааны дундуур орно гарна гэдэг бол ерөөсөө их хүндрэлтэй асуудал юм байна гэж бодсон. Харин та юу гэж боддог вэ? Өргөлийн цаг боллоо гингүү тэлтэрх гээл энэ тэндээс 10-аад хүн босоод хойшоо гүйдэх. Яах гэж байгаа юм бол гэж харахаар догтуундаа явж байна. Хөөхий Батэрдэн пастрын номлол болгоны эхэнд за цөмөөрөө одоо гар утсаа гаргаж ирээд унтраагараа гэж тэгдгээ. Тоож байгаа юм таалгаа. Тэгээд тэр хүмүүсийн тухай би их сайхнаар бодсон л да. Тэр хүмүүс ингэдэг юм шиг байгаа. Эзэн минь ээ пастрын номлож явах үед миний утсыг битгий дуугаргаж өгөөч гэж залбирдаг юм шиг байгаа юм. Тэгсэн жигсэн утсан дуугарчдаг. Тэгээд утсан дуугарнгуут л минийх гэж мэдэхгүй юм чи ингээл гүрийдэг юм шиг байна. Тэгэхээр хажууд хүн чиний утас биш юм уу гэж хэлчихээр л энэ нэг юм минийх гэж мэддэхгүй байж хаад намайг гэж мэддүүлчихье одоо өстой нэрээгээд утсаа гаргаж ирээд унтраах гэсэн нөгөө сандрсандаа болоод товчоо олж тарахгүй. Тэгээд хайгаад авчих чинь юу илээ хөө. За одоо би юу хэлж чинь тэгэхээр ингээ ухаантай хүмүүс нь ойлгоод. За цөмөрөө утсаа гаргаад унтраач идэх үү. Утасгүй юм шиг дүүрэлсгээ над руу шилтээд авах хэрэггүй. Утсаа гаргаж ирээд унтраач яа. Утсаа гаргаа унтраач ихээр ингээ над руу ингээ хараа суугаад авах юм. Утсаа гаргал та цөмөрөө. Би болвол яадаг вэ гэхээр манай амгалан шиг байл та утсаа гэртээ орхичээд ирсэн гэж байна. Азгүй юм болж тий. Тэгэхээр би бол цуглаан руу орж ирэх үедээ хамгийн түрүүнд миний хийдэг ажлуудын нэг юу вэ гэвэл би утсаа нисдэг дээр нь тавьдаг. Утсаа онгоцон дээр нь тавьчихдаг байхгүй. Тэгэхээр сүлжээ байхгүй болчихно. Тийм тохиолдолд миний утас дуурахгүй. Миний утас байна би бусад зүйлсүүдийг хэлэлнэ гэхдээ миний утас дуурахгүй. Эсвэл интернет орохгүй хэн нэгэн хүн ямар нэгэн мессеж илгээсэн ч би хүлээж авахгүй. Өөрөөр хэлбэл би цуглаандаа яах вэ? Анхаарал тавина гэсэн. Би яагаад энэ бүх зүйлийг одоо ярьж байгаа вэ гэхээр өнөөдөр миний номлол яг энэ тухай байхгүй юу? Тэгэхээр би яг одоо энэ ярьж байгаа зүйлийг хэрэгжүүлэх зүйлийг би та бүхэнд шууд ярьж байна гэсэн үг. Цуглаанд ирэхдээ бид нар бас биеэ бэлтэх хэрэгтэй. Би нэг зүйлийг үргэлж анзаардаг. Таныг яг цуглаанд ирэх үед
цуглаан руу явах үед эсвэл цуглаан руу ирэхийн өмнөх өдөр хагас сайнд эсвэл бүтээсэн өдрийн өглөө танд нэг юм тохиолдож байна уу? Та анзаараарай. Ямар нэг маягаар хэн нэгэн хүнд гомдох эсвэл хэн нэгэн хүнтэй муудалцах эсвэл нэг сэтгэл санаа сүнс тогтворгүй болох тийм нэг нөхцөл байдал үүсэж байна уу? Их тохиолдолд тэгдэг. Хагасайны орой эсвэл бүтэн сайны өглөө. Яагаад гэвэл та нарын зүрх сэтгэлийг бүрэн зүрх сэтгэлээр 100%-аар Бурханд хүндэтгэл мөргөл өргүүлэхэд саад болохын тулд адгийн моёр Иесус тавилтаа хийж байгаа байхгүй юу? Тэгээ зүрх сэтгэл нь хэн нэгэнд гомдсон, хэн нэгэнд ууралцсан, хэн нэгэнтэй хэрэлдсэн байгаа хүн Бурханд ирээд аамен гэж чин сэтгэлээс хүндэтгэл мөргөл өргөх яаж ч байсан дутуу байдаг. Яаж ч байсан дутуу байдаг. Ирээд номлол сонссон ч загнаад байгаа юм шиг санагдана. Тийм учраас бид хүндэтгэл мөргөлийн 7 хоногт нэг л удаа бид бүтээсэн өдөр цуглаанд ирж байна. Яг энэ цуглаанд ирээд Бурхны өмнө хамгийн үнцэнтэй эрхэм нандин цагийг гаргахад чинь муу нэгэн саад болохын тулд тэр бол маш нарийн төлөвлөгөөтэй ажилдаг. Тийм учраас цаадах чинь янз бүрийн зүйлсүүд өгнө. Гинт хагасны орой эсвэл бүтэн сайны өглөө нэг хүн утастаал нэг амар хүнд муу мэдээ танд дуулгаж магадгүй. Тэ? Ингэснээр яах вэ та? Сэтгэлдээ шаналлантай, санаа зовнилтой болсноороо хүндэтгэл мөргөл өргөхөд таны бүрэн зүрх сэтгэл байхгүй болно гэсэн. Ийм аргаар адгийн моёр Иесус ажилдаг юм аа. Тийм учраас бид биеэ бэлтгэх хэрэгтэй. Эзнээс хүндэтгэл мөргөл өргөхөд намайг бэлдэж өгөөч ээ. Намайг хамгаалж өгөөч гэж гуйх хэрэгтэй. Амен. Мөн биеэ бэлтгэх хэрэгтэй. Ус цасанд орно, өмс хувц хунраа бэлдэнэ. Унтлагын хувцастайгаа дэлгүүр шопинг хийдэг хүн байна уу бидний дунд? Айгүй бол байж магадгүй. Барууныханд бол тийм байдаг. Өө ихтлгүүр супермаркет, E-Mart доторчин тэгээд унтлагын хувцастайгаа ингээл шахаатайгаа явж шít. Тиймэрхүү хүмүүс байдаг байхгүй. Бид нар бол тэгж болохгүй. Бид цуглаанд ирэхдээ биеэ бэлтгэх хэрэгтэй. Зүгээр л нэг гэртээ өмсдөг хувцастайгаа эсвэл тэгээ өнгөрсөн 7 хоног өмссөн хэртэй хувцастайгаа гүйж ирж болохгүй. Энэ бол шинэ 7 хоногийн эхлэл. Олон хүмүүс бодохдоо бүтэнсээ өдөр бол 7 хоногийн төгсгөл гэж боддог. Үгүй. Энэ бол ажлын 6 хоногийн өмнөх эхлэл баггүй. Ирж байгаа шинэ 7 хоногийг яаж шинэ ирж хүчтэй, яаж гав цогтой, яаж илүү үр дүнтэй өнгөрөх вэ? Тэрийг олж авах их усүрээ та эндээс ирж авна гэсэн. Тийм учраас та хагас өдөр бол 7 хоногийн төгсгөл гэж үзээд биеэ бэлдэж эзний өдөрт бэлдэх ёстой болдог. Биеэ бэлдэнэ. Үс зүсээ бэлдэнэ. Цуглаанд орж ирсэн бол та малгайгаа ав. За одоо малгайтай байгаа хүмүүс малгайгаа авна уу? Малгайгаа авна уу? Малгайгаа авна уу? За баярлалаа. Яагаад гэвэл малгай гэдэг бол бид нар ярьдаг штэ. Малгай гэдэг бол одоо эр хүний хиймэр лундаа юм уу? Ингээл малгай бүсэнд эр хүний хиймэр лундаа оршдог гэл ингээ хүмүүс ярьдаг штэ. Эн чин тэр малгай бүсэнд нь хиймэр лундаа байгаад байгаа даа биш. Эн чи юу вэ гэхээр хүний ёс журамтай зөв цэгц эмх цэгцтэй байлгаж тэ одоо алив зүйлд өөрийгөө бэлдсэн гэдэг энэ зүйлийг харуулж байгаа зүйл байгаа байхгүй юу? Тийм учраас малгай бүсийг дээш тавиа гэдэг маань ямар утгатай вэ гэхээр түүний эзнийг хүндэтгэж байгаа гэсэн утгатай. Хэрвээ бид ямар тэр зүйлсүүдийг газар энэ тэндгүй хайсан байвал ялангуяа христчэн хүмүүс бид нар яадаг вэ гэхээр за одоо бид нар эзэнд итгэсэн янз бүрийн хараал тийм муу зүйлээс бид нар хамгаалагдсан гэж бодохдоо бид нар аюул олон зүйлд хайн хандаж эхэлдэг. Хайхрамжгүй болчихдог. Жишээ нь бид нар Библиэ буддны шашинтай хүн ч юм уу лалын шашинтай хүн бол Библи одоо судраа эсвэл корона яадаг вэ гэхээр баримтаглаа, баадагнаа тэгээ гэрийнхээ хойморт ингээд өндөр газар тавьдаг байна. Гэтэл бид нар бол яадаг вэ? Унтж байгаа уншиж байгаа унтахтай газар хайчаал нөгөөт нь ингээд ард цагаас хэрзээгэл ингээд байждаг. Эсвэл юу гэдэг нөө ном нь янз бүрийн хамаагүй болцсон байдаг. Иймэрхүү зүйлсүүдийг харахтаа бусад шашны итгэл бишрэлийн хүмүүс харахтаа юу гэж боддог вэ гэхээр Есүст итгэвэл Монголоо алдах юм байна. Зүгээр л тэгээ бодчихж байгаа байхгүй. Гэтэл бид нар Монголоо алдаж байгаа биш. Бид нар болохоор жинхэнэ монгол хүн болоод байгаа байхгүй. Гэхдээ тэр хүмүүсийн үнцийн бидний үнцийн өөр учраас олон зүйл дээр бид ялгаа гардагч бид бас их захтай байх, эмх цэгцтэй байх энэ зүйл суралцах хэрэгтэй юм аа. Библиэлд Бурхан бол эмх цэгцийн Бурхан гэж хэлсэн. Амен. Тэгвэл бид эмх цэгцтэй, дэг журамтай, ёс суртахуунтай байх ёстой гэсэн үг.
Тийм учраас хувцлалт, бие авч явж байгаа байдал, хүнтэй харилцаа ч гэсэн бид зөв байх хэрэгтэй юм. Яагаад би энэ зүйлийг ярьж байгаа вэ? Өнөөдрийн номлолтой холбоотой учраас. За цөмөр хамтдаа Үлс 20 дугаар бүлгийн 7-оос 12 дугаар ишлэлийг уншъя. За 7 хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргааш нь явахаар шийдсэн тул тэдэнтэй ярилцаж шүн дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ. Бидний цугласан дээд өрөөнд олон бинлүү байлаа. Тэнд Ютүх гэгч нэгэн залуу Паулыг ярьж байхад цонхны тавцан дээр суун гүн нойрон автжээ. Тэрээр нойрондоо дийлдэн 3 давхраас унчихв. Очиход үхсэн байлаа. Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд бүү сандар тэр амьд байна гэлээ. Тэгээд дээш гарч талх хуваа идэж хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа. Залуу хүү амьд байгаад тэдний санаа сэтгэл ихэд амарчээ. Амен. За энд юу болсон бэ гэхээр Илч Паул олон газруудаар сайн мэдээ тарааж явж байсан байгаа. Тэгээд Трой гэж хотод очисон байгаа. Трой хотынх нь нөгөө Трой хот мэднэ үстэй кино байдаг шүү дээ. За Трой хотод байхдаа тэнд байсан Есүст итгэгчдэртэй Илч Паул уулзсан байгаа. Тэгээд 7 дугаар эшлэлдэр 7 хоногийн хэд дэх өдөр гинүү? Эхний өдөр. 7 хоногийн эхний өдөр гэж хэлсэн байна. Тэр нь өнөөдөр багхгүй юу? Эзний өдөр. Еврейн тооллоор болвол 1-р, 2-р, 3-р, 4-р, 5-р, 6-р, 7-р гэж ингэж явдаг биш. Өнөөдөр манай тооллоор бямб гариг. Бидний ойлгож байгаагаар 7 хоногийн 6 дахь өдөр еврейн тооллоор болвол хүндэтгэл мөргөл өргөдөг энэ өдөр нь байсан байна. Хагасан өдөр. Эзэн Есүсийг баасан гаригийн оройд загалмай цовдлон алсан. Харин эзэн Есүс 3 дахь өдрийнхөө өдөр нь буюу эзний өдөр, одоогийн бүтэнсэ өдөр гэсэн үг. Өглөө үүрээр үхлийг ялан дийж үхлээс дахин амьсан байна. Тийм учраас шинэ гэрээний хүмүүс бид энд юу гэж хэлсэн бэ? 7 хоногийн эхний өдөр, бүтэнсэ өдөр. Өнөөдөр бид нар энэ 7 дахь өдөр ням гариг гэж энэ өдрийг эзний өдөр гэж хэлдэг болсон нь эзэн Есүс үхлээс дахин амьсан учраас эзний өдөр гэдэг болсон байна. Тийм учраас бид хүндэтгэл мөргөл өргөхөөр энэ газар хуран цуглжээ. Яг ийм нэг цуглаан болсон байна гэсэн үг. Паул Трой хотод байгаа цуглааныхантай хамтдаа эзний өдөр цуглаанд ирсэн. Энд цуглаанд юу хийхин тулд цугласан гинөө? Яг Библийн уншдаа юу гэсэн бэ? Талх хуваахаар мөргөл өргөхөөр гэж хэлээгүй байна. Хүндэтгэл өргөхөөр гэж хэлээгүй байна. Магтан дуулахаар гэж хэлээгүй байна. Харин талх хуваахаар гэж хэлсэн байна. Энэ ямар утгатай? Эзэн Есүс загалмай цовдлогдсон тэр оройгоо өөрийн дагалдагчрыг 12 дагалдагчаа тойруулан суулгаад тэдэнтэй хамт талх хувааж идсэн байна. Тэгээд тэр үедээ дээгүр өнгөрөх баярын зоог барьж явах үедээ эзэн Есүс ингэж хэлсэн. Энэ талхыг гээд энэ талх бол миний биеийг төлөөлнө. Энэ ус үзмийн шүүс дарснаас энэ миний цусыг төлөөлнө. Та нар намайг дахин ирэх өдрийг хүртэл энэ талхнаас идэж энэ дарснаас ууж миний үхлийг тунхаглаж явах хэрэгтэй юм а гэж Есүс хэлсэн. Тийм учраас шавнар юу хийж байна? Талх хуваах буюу эзний зоогийг барьсан байна. Тэгэд 1-р зууны одоо яг цуглааны хамгийн ихэнх үеийн цуглааны хүмүүс эзний өдөр болгон цуглагтаа талх хуваадаг байсан байна. Эзний зоог барьдаг байсан байна. Яагаад гэвэл тэд нар Есүс хэлэхдээ Иохан 14-р бүлэг дээр ингэж хэлсэн. Би явхан та нарт сайн. Би яваа тун удахгүй дахин ирээд та нарыг яах вэ? Авах болно гэж эзэн хэлсэн. Тийм учраас тун удахгүй гэж хэлсэн учраас Есүсийн шавнар Есүс эзэн тун удахгүй ирэх болно гэж яасан? Итгэж байна. Тийм итгэлээр тэд эзний өдөр болгон Есүсийг ирэхэд зүрх сэтгэл, сүнс, санаа бодлоо бэлдэж аливаа алдаа, буруу, гэм нүгэл, шунал, уур, хилэн, атаархал, алдаа тэр буруу нүглүүдийнхаа төлөө эзний өмнө гимших цагийг гаргадаг байсан байна. Яагаад гэвэл 2-р Коринт номон дээр 11 дээр эзний зоогийг барих тухай Илч Паул хэлэхдээ ингэж хэлсэн байгаа. Та нар эзний зоогийг барихдаа зөв сэтгэлээр өөрийгөө шалгаж байж энэ талхнаас идэг, энэ дарснаас Тэгэхгүй бол тэгээгүй хэн улмаас болж та нар хайн хандаж
Гим нүглээ гимшээгүй мөртлөнгөөс хоёрдмол хуурам сэтгэлтэйгээр эзний талхнаас идэж эзний дарснаас уусан учраас та нарын дунд өвчтэй, зовлонтой, бүтэлгүй тэр байтугай үхэлд хүртэл одоо үхсэн тийм хүмүүс ч гэсэн та нарын дунд байна. Тийм учраас эзний талхнаас идэхдээ дарснаас уухдаа зүрх сэтгэлээ шалгаж байж энэ талхыг энэ дарснаас уу гэж хэлдэг. Тийм үү? Тийм учраас талх хуваахаар ирнэ гэдэг маань ямар утгатай юм бэ гэхээр Бурхны өмнө хүндэтгэл мөргөл өргөнө гэсэн үг. Бурхны өмнө чин сэтгэлээсээ гимшнэ гэсэн үг. Чин сэтгэлээсээ гимшнэ гэсэн үг. Би алдаатай, би буруутай байна. Юун дээр та буруу байна? Та юун дээр буруу байгаагаа мэддэг үү? Та юу буруу хийснээ өөрийгөө ойлгодог үү? Заримдаа бид нар мэддэг. Яагаад гэвэл бидний дотор ариун сүнс байгаа учраас ариун сүнс бидэнд чи нэг буруу хийсэн шүү дээ гэж бидэнд шивнэдэг. Тийм учраас бид өөрсдөө нэг л болохгүй байгаагаа, буруу байгаагаа мэддэг. Бидний энд нэг чулуу хийсэн юм шиг. Тэ? Тийм байгаа бол бид яах ёстой вэ гэвэл их эзний өмнө гимших хэрэгтэй. Гимших хэрэгтэй. Эзэн минь намайг уучлаач гэж хэлсэн чинь энэ чулуу зайлуулагдахгүй. Хүнд дарсаар байгаа бол энэ юу гэсэн үг вэ? Та төдий чинээ илүү их цагийг эзний өмнө гимшихийн тулд гаргах хэрэгтэй болж байна гэсэн үг. Бид эзний өмнө гимшихдээ уучлаарай гэж хэлээд болцдог биш. Заримдаа уучлаарай гэж хэлэхэд тэр болцдог. Гэтэл заримдаа уучлаарай гэж хэлээд байгаа боловч 10 удаа хэлсэн ч 20 удаа хэлсэн ч энд нэг л хүнд хэвээрэл байх. Тийм үе байна. Тэгвэл яах вэ? Бид эзний үгийг уншиж, бид эзний магтан дуулуудыг дуулах хэрэгтэй. Бид эзний өмнө чин сэтгэлээсээ юунаас болж яагаад тэр буруу зүйлээ хийснийгаа эзний өмнө гимшин өчих хэрэгтэй. Тэр үед эзний загалмай дээрээс урсгасан ариун цус нь биднийг угаан цэвэрлэж сэтгэлийн хүнд ачаа дарамтнаас чөлөөлдөг. Магтан дуу маш хүчтэй. Магтан дуу маш хүчтэй. Тийм учраас магтан дуунуудыг цээжээр дуулж сурах хэрэгтэй. Яг сэтгэлд хүнд ачаа дарамт ирсэн байхад бид нар үнэхгүй магтан дуулмаар байдаг. Сүнс чинь яг магтах хэрэгтэй гэдгийг сануулдаг. Гэтэл нэг ч бүтэн дуу мэдгүй. Тийм байгаа үед бид нар яаж зүрх сэтгэлийнхаа ачааг эзэнд өргөж угаалгах вэ? Тийм учраас эзний өмнө магтан дуулуудыг сайн сурах хэрэгтэй. Ингээд Паул чуулганыхантай хамт суглаж, тэдэнд номлож, үг ярьж байх үед харанхуй шүн болсон байна. Шүн дунд болтол яриагаа үргэлжлүүлсэн. Тэгээд харанхуй болсон учраас маш олон дэнлүүнүүд асаас. Дэнлүүнүүд асааснаас болж өрөөнд дотор юу болох вэ? Халуун болно. Нэг гэрэлтэй мөн халуун болно гэсэн үг. Ингэсэн чинь тэнд Ютүх гэж нэг залуу байсан. Цөмөр хамт хэлий Ютүх. Энэ их азтай залуу те Библиэд нэрээ бичүүлчихдэг. Бас номлолын үеэр нойрмогл сууж байгаад унж үхээд тэгээд эзний гайхамшигар өхлөөс дахин амилчдаг энэ их азтай залуу шүү. Цөмөр хамт хэлий Ютүх. Би та нарыг Ютүх шиг биш байгаасаа гэсэндээ энэ нэрийг цээжлүүлэхийг оролдож байна л да. Ютүх яадаг вэ гэхээр манайхны зарим шиг цуглаанд орж ирсэн боловч хойно суудаг. Бие нь энд байгаа боловч гар утснаас нүдэн салдаггүй. Гар утснаас нүдэн салахгүй болохоор дундуур нь ингээл яваа харахаар Facebook. Лайк майк дараал ингээд сууж идэг. Ютүх байхгүй тэр чинь. Би та нарыг Ютүх шиг биш байгаасаа гэж хүсэж байна. За Ютүх яасан бэ гэхээр номлолын дундуур нөгөөд чинь нойрмоглсон. Одоо ч гэсэн яг нойрмолж байгаа хүмүүс байна. Яагаад тэгэхээр шахаа суулгацсан учраас халуусч эхэлж байна. Ютүх нойрмоглсон. Ингээл тэгээ бүр нойр хүрээ болохгүй болохоор зарим хүмүүс яадаг вэ гэхээр залбирч байгаа юм шиг болдог гэж байгаа шүү дээ. Урд сандал дээр ингээд толгоо. Тэгээ хажуугийн хүн харахад амар бишрэлтэй. Нөгөө хүн номлол сонсоод ойлгоод ямар нэгэн зүйлийн төлөө гимшээд ч юм уу эзэн даатгаа залбирч байгаа юм шиг боддог байна л да хажууд хүн. Гэтэл нөгөөх нь яг яаж байгаа вүлээ? Үндэ бол нойрмоглоод байгаа байхгүй юу? Тэгээ нэг онгой байдаг шүү дээ. Библийн сургуульд нэг багш ингээ хичээл зааж ижээ. Тэгсэн чинь нэг оюут ерөөсө унтаад байна. Унтаад байна. Тэгэл багш нь нөгөө оюутныг ичвэтэл байдалд оруулахын тулд одоо юу гэдэг ингээл нөгөө юм тогсч гин, чан ярьж гин, амен гэж хэлж гин. Нөгөө оюутан сэрдвэ.
Тэгсэн чинь сүүлдээ бүр аргаа бараад нөгөө багш хэлсэн байна. Нөгөө оюутны хажуу сууж байгаа нөгөө нэг оюутанд нь аль нь наатахаас хэрээдээ. Тэгсэн нөгөөд ч хойш гэл ингээд нударсан чи. Амен. Тэгээ номлолын үеэр нойр хурж унтах байна. Би ч бас заримдаа нойр хүрэн шүү. Тэгээ нойр хүртэл номлоно гэдэг бол тэр пастор бол бас хэцүү л пастор бай тээ. Би ч бас заримдаа та нарыг ер нь унтуулдаг л да. Гэхдээ энэ номлол, энэ эзний үгийг сонсох үед яагаад бидний нойр хүрдэг вэ гэхээр бидний дотор ариун сүнсийг хүсэн тэмүүлэх, Бурхны өмнө чин сэтгэлээс мөргөл өргөхийг хүсэх тэр сүнсний цангалт байхгүйгээс болж. Номлол нойр хүрдэг цаг болдог. Заримдаа би нэлээд хэдэн хүмүүстэй уулзж ирсэн. Юу гэж надад хэлж ирсэн гэхээр пастораа би шүнжэнгээ уганд сайн унтсан. Тэгээ бүтээсээ өдөр цуглаанд орж ирээд номлол сонсонгууд л нойр хүрээд эхэлдэг. Тэгээ яахаа аргагүй ингээд нүд ингээд анилдаад идэг. Тэгээ би өөрөө тэгэл унтахгүй хичээгээл, чимхээл, тэ гээл гуй муя доторлдог гэж байгаа байхгүй өөрөө. Тэгээд сүүлдээ ингээд нөгөө нойрон дийлээд үнэхээр ингээд нойрмолоод идэг гэд хид хэдэн хүмүүс надад тэгж ярьж ирсэн. Тэгээ би яг тэр хүмүүстэй уулзаж, тэр хүмүүстэй ярилцаж ингэх үед яваанда зүйлч юм ингээд аяанда цаг хугацаа өнгөрөхөд тодорхой болдог шүү дээ. Юу болсон бэ гэхээр тэр хүмүүс маань зүрх сэтгэлдээ эзний өмнө гимших юм уу? Эсвэл эзний ариун сүнсээр дүүргэгдэх, угаагдах, гимших, өөрчлөгдөх шаардлагатай тийм байсан. Сүнс нь нэгсэндөө яасан байна? Бурхны ариун сүнсэнд эзлэгдээгүй байсан гэсэн. Хэрвээ бид нар бас үнэхээр номлол сонсох үед нэг нойр хүрээл ингээд байвал бид өөрөө өөрсдөө бодож үзэх хэрэгтэй. Би юу нь яг ямар байна? Би яг эзний өмнө зөв байна уу, буруу байна уу гэж. Амен. Ютүүх энэ залуу маань уг нь бол цуглаанд суугаад байгаа байхгүй юу? Тэ? Өөр газар яваад хайраад унтчихж болох байсан. Эсвэл өөр газар ямар нэг юм хийж болох байсан. Гэхдээ ютүүх тэгээгүй. Тэр биеэрээ цуглаанд байгаа. Гэхдээ түүний сэтгэл санаа яг тэр номлол дээр тэр Паултай хамт байгаагүй. Яагаад ийм байсан юм болов? Та юу гэж бодож байна? Хэрвээ бид нойр мүглэх юм бол, нойр хүрэх юм бол ер нь унтаж амархан дээр. Ялангуяа машин бариад явж явах үед яадаг вэ? Нойр хүрвэл шууд зогсоод унтах хэрэгтэй байдаг. Амрах хэрэгтэй байдаг хэдэн минут. Гэтэл зарим хүмүүс нойрмгөөрөө унтаад машин бариад яваад байдаг. Унтаагаар бүр машин барьдаг ч хүн байна. Тийм хүмүүсээс болж юу болдог вэ? Аваар осол болж байгаа. Өөрөө гэмтэж болно, машина гэмтэж болно, эсвэл өөр хүнийг гэмтэж болно. Илүү хүнд эрсдэлтэй байдал үүснэ гэсэн. Чуулган дээр бид унтах нь машин барьж явж байгаа шиг эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсэхгүй ч чуулган дээр бид унтах нь, нойрмоглох нь яг тэр өдөр сонсох ёстой байсан, ойлгох ёстой байсан. Тэгээд амьдралаа өөрчлөх ёстой байсан. Яг тэр чухал моментод та яадаг вэ? Унтаад нөгөө үгийг сонсохгүй өнгөрөөч гэсэн үг. Тэгээ гараа явахдаа хүмүүс за яасан номл гоё байсан юм ойлгосон үг өстой гоё гэд ингэх боловч таны амьдралд би энэ зүйлээ өөрчлөе гэсэн энэ өөрчлөлт, энэ шийдвэр байхгүй байдаг. Тийм учраас чуулганы үеэр нойр хүрэх юм бол нэгдүгээрт номлогч нойр хүрэж байгаа асуудалтай. Хоёрдугаарт мөргөл хүндэтгэл өргөхөөр зүрх сэтгэлээ сайн бэлдэж ирээгүй, биеэ сайн бэлдэж ирээгүй та бас асуудалтай байх нэ гэсэн үг. Тийм учраас цөмөрөө хүндэтгэл мөргөл өргөхөөр цуглаанд ирсэн юм чинь яг цуглаандаа өөрсдөө сайн зориулцгаая. Тэгэхээр цуглаанд зөвхөн энд ирээд биеэрээ суух биш. Энд ирэхийн тулд бид бие махбодоо бэлтгэх хэрэгтэй, цагаа бэлтгэх хэрэгтэй, сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй гэдгийг ярьж байна гэсэн үг. Тийм учраас би манай цуглааныхан дараагийн эзний өдрөөс цуглаанд ирэхдээ цагаа бэлд, биеэ бэлд. Тэ цагтаа ир, цагаасаа өмнө ир, тэгээ цайхан хувц сундраа гоё болго, байгаа гоёгоо өмс. Хаадынхаа эзний эзэнтэй бид уулзах гэж ирж байгаа. Тэ хэрвээ та ерөнхийлөгчд бараалах боллоо гэвэл лавл ингэж ирэхгүй байх. Лавл ингэж ирэхгүй. Гэтэл бид хаадын хаанд бараалах гэж ирж байгаа. Тийм учраас бид гоё хувцлах хэрэгтэй. Амен. 2008 онд хонгороо битүүр Бээжин явсан байгаа их тэр битүүр.
Бээжинг олимп очиж үзсэн. Тэгсэн чинь Бээжин хятадууд тэрнээс өмнө нэг дамбалтай ногоон дамбалтай нөхдүүд гүйж идэг байсан. 2008 онд бидрийг очиход ямар болсон бэ гэвэл гялцэл. Гой хувцастай. Тэгээд тэнд байгаа өвөр Монгол хүмүүстэй уулзсан чинь зурагт хараад яваар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа манай хотод болж байгаа учраас яах вэ? Цэвэрхэн гой хувц өмсөөрэй гэж хэлсэн. Тэгээд бид нар ингээд ярьж. Тэгвэл бид хаадынхаа эзний өмнө хүндэтгэл мөргөл ирэх учраас бид бас бие бэлтгэх хэрэгтэй. Үс зүсээ угаагаад, толгоогоо угаагаад, хувцас өмсөөд ингээд ирэх. Энэ бол бидний хүндэтгэл мөргөлийн бэлтгэлүүдийн нэгэн жоохон хэсэг байна. Үүнээс ч илүү чухал олон зүйлийг бид бэлтгэх ёстой болно. Тийм учраас энэ зүйлсүүдийг та бүхэн сайн бодож үзээрэй гэж хүсэж байна. Өнөөдрийн үг энэ Ютүх гэж залуу мөргөлийн дундуур зүүрмэлж байгаад цонхоор унсан. Библиэлд маш тодорхойгоор үхсэн байлаа гэж хэлсэн байна. Очиход үхсэн байлаа. Яагаад Бурхан энэ үйл явдлыг энд бичиж үлдээсэн болоо? Та юу гэж бодож байна? Хүн үхчихсэн энэ чинь амар эрсдэлтэй нөхцөл үүсэж шít. Тийм учраас энэ тухай бол одоо ингээд нөгөө муугаа үзүүлэхгүй гэхдээ хүмүүс бол яах вэ? Нуун дарагдуулах ёстой шүү дээ хүний ойлголтоор. Гэтэл Бурхан энийг яагаад энэ хэсгийг оруулсан юм болоо? Та биднийг хүндэтгэл мөргөлд ач холбогдол өгч чухалд тооцож ханддаг байхыг хүсэж байгаа учраас энэ Библийн хэсгийг Бурхан зориуд бичүүлж үлдээсэн гэж би итгэж байна. Яг мэдээж Илж Паул энд их удаан номлосон байна л да. Бүр хэдэн цаг цугласан юм мэдэхгүй явсаргаа шүн дунд хүртэл явсан байж. Гэхдээ тэнд байсан маш олон хүмүүс яг ярьж байгаа зүйлийг нь ойлгож, сонсож, хүлээж авч байгаа тэр хүмүүс бол дотор нь гал дүрлзэн асаж байгаа мэт байсан байх. Харин Ютүх тэр нойрмос тэр магадгүй ингэж бодсон байх. Йоо ямар халуун юм бэ? Йоо ямар удаан юм бэ? Амьсгал агааргүй болж шүү. Жохо агаар амьсгалээ. Тэгээд цонхон дээр гараас уусан баг. Өөрийн юу? Таалал, тогтоохыг эрэлхийлж. Эден цэцэрлэгт Адам, Ева хоёр хамгийн анхны гим нүглийг хийсний дараа Бурхан цэцэрлэгт алхаж яваа дуу чимээг сонсоо тэр хоёр юу хийсэн бэ? Нуугдсан. Бутан дор орж нуугдсан. Тэгээ Бурхан Адамаа хаана байна гэж асуусан чинь юу гэж хэлдэг вэ? Таны ирж байгааг сонсоод нүцгэн байгаа болохоор ичээд нуугдчихсан юм аа гэж ингэж хэлдэг. Бурханы оршихуйд Адам, Ева хоёр байгаа юу? Байж гин. Бурхан хамт байж байгаа. Тэгсэн мөртлөө Адам, Ева хоёрын зүрх сэтгэл нь Бурхантай хамт байна уу? Үгүй байна. Тэгэхээр яг түүнтэй адилхан та бас энд бие махбодороо сууж байгаач таны зүрх сэтгэл санаа чинь эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөх гэдэг дээр байхгүй байж болох нь байна. Ютүх бас тийм байсан. Цуглаан дотор сууж байгаач түүний зүрх сэтгэл эзэн хүндэтгэл мөргөл өргөе гэдэг дээр биш. Зүгээр л тэнд байсан байна. Тэгээд ёо ямар хэцүү юм бэ? Агаар амьсгалээ да. Эсвэл ямар хэцүү юм бэ? Амар нойр хүрээд байгаа мөртлөө Facebook нэгэнгүүд яадаг вэ? Яадаг. Нойр хүргээ болчдөг тий? Тэгэл ингээд хүний юм яа ингээл үний ямар айтайх үгүй лайк. Шалт хийний. Шууд нөгөө нэг нойр хүрээд ингээл пасторын үг наанцаан сонсогдчихсэн Facebook, YouTube юу гэдгийг тийм рүү оронгууд зөв зөв оруулчихдаг. Тэгээ энд юу вэ? Бидний зүрх сэтгэл яг хаана байгаад байна вэ гэдгийг харагдаж байгаа байхгүй. Тийм учраас би та бүгдийг эзний оршууд нэгэнд гэлсэн юм чинь хүндэтгэл мөргөл өргөх гэдэг энэ зүйл маань юу вэ гэдгийг ойлгож энэ зүйлд энэ цагт өөрийгөө бүрэн зориулаасаа гэж ингэж хүсэж байна. Заримдаа хүмүүс цуглаанд гүйж орж ирдэг. Амар гүүгээл ороод ирдэг. Тэгээс цуглаандаа яарсан байх гэл тэгсэн чинь яана уучлаарай оройтчлаа найзтайгаа. Нөө болзооны цагаас хожигдчиход байгаа байхгүй юу? Гэтэл цуглаан руу бидний ирж байгаа гол зорилго маань Бурханд хүндэтгэл өргөхийн тулд ирдэг юм аа.
За хажууд хүндээ нэг хэлж өгөхгүй юу? Цуглаанд хүндэтгэл өргөхөөр ирдэг шүү гэж. Амен. За тэгэхээр хүндэтгэл мөргөлөө өргөцгөөё. Тэгэхээр хүндэтгэл мөргөл гэдэг бол би ингэж төсөөлөн ойлгодог. Би цуглаанд ирэх үед Бурхан болвол хойморд сууж байгаа. Түүний хаан сэнти бол үнэхээр том. Үйлс номын 9-р бүлэг дээр 8-р бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Стефан дэлхий бол Бурханы хөлийн гишүүр ба гэж хэлсэн. Тэгэхээр Бурхан ямар том агуу гэдгийг төсөөлж гинүү те. Дэлхий Бурханы хөлийн гишүүр. Тэгэхээр энэ Бурхан өнөөдөр яг танаас хүндлэл магтаал чин сэтгэлийн залбирлыг чин сонсохын тулд яаж байна? Энд заларсан байна гэсэн үг. Би чуулгана ингэж төсөөлдөг. Манай Бурхан болвол хойморд заларсан байна. Тэр гэхдээ цаашаа хараад ингэж зогссон биш. Харин тэр яг бид нар лөө нүрээ хандуулан харж байна. Тань лөө. Хэн лөө? Яг тань лөө. Зүрх сэтгэл рүү чи харж байна. Нүүр лөө чи нүд рүү чи харж байна. Та энэ Бурханд чин сэтгэлээсээ магтан дуулдаг уу? Та энэ Бурханд чин сэтгэлээсээ залбирдаг уу? Та энэ Бурханы үгийг чин сэтгэлээсээ хүлээн авдаг уу? Үүнийг Бурхан хардаг. Бусад хүмүүст энэ нэг чухал сонирн биш байж магадгүй юм. Гэхдээ Бурханд бол энэ хамгийн чухал зүйл. Яагаад гэвэл цуглаанд ирсэн боловч өөр зүйл хийгээд, өөр зүйл яриад, өөр зүйл бодоод, өөр зүйл төлөвлөөд байж идэг хүмүүс олон байдаг. Харин Бурхан энэ цагт таныг зөвхөн өөрт нь хандаасаа гэж хүсдэг. Тийм учраас та энд миний өмнө биш, та энд Бурханы өмнө сууж байгаа юм аа. Амен. Тийм учраас хэрхэн сууж байгаагаа ч та анзааран харж, сэтгэлдээ би эзний өмнө байна гэж, сэтгэлдээ миний залбирал эзэнд хүрнэ гэж, миний магтуу эзэнд хүрнэ гэж ингэж байх нь энэ цуглааны гол утга учир юм аа. Мөргөл дээр зүүрмэлж байгаа хүнийг зэмлэж болохгүй гинэ. Ойлгосноо? Одоо ингэж хэлэхгүй бол манайхан нөгөө хажуудаа жоох ингээд урчин ээлжинд байж байгаа тэглээд нойрмолж байгаа хүнийг хөөш чигээд ингээд иж магадгүй. Зүүрмэлж байгаа хүнийг зэмлэж болохгүй. Яг хөө аясаар нь унтвал өөр газар байж ирснээс цуглаандаа ирээд унтчихсэн дээр шүү дээ. Нэр шүү. За. Сүнслэг утгаар өнөөдрийн үгийг үзэх юм бол Ютүх гэдэг залуугийн мөргөлд оролцох хандлага маш аюултай байна гэсэн үг. Мөргөл хийж байгаа газар мань нөхөр Бурханы өмнө зүв байх гэдгийг чармайхын оронд өөр аятай байх гэдгийг яаж ийн хайж ийн. Тийм учраас мань нөхөр цонхон дээр гарч суугаад тэгээд унсан байна. За тийм учраас би та бүгдийг бас цуглаан дээр хүндэтгэл мөргөл өргөхөөр ирсэн байх үедээ яах вэ? Яг энэ зорилгынхаа төлөө өөрийнхөө биеийг сайн бэлдэж бас зориулаасаа гэж урамшуулахыг хүсэж байна. Бидний байх ёстой газар гэж би байх ёстой газар. Энэ бол Бурханы оршихуй, энэ бол Бурханы цуглаан юм аа. Дуулал 1-р бүлэг дээр эзэн ингэж хэлсэн байдаг. Дуулал 1-р бүлэг. За цөмөр хамтдаа би та бүхэн уншиж өгье. Дуулал 1-р бүлгийн 1-р ишлэлийг. Буруутуудын зөвлгөөгөр алхадаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэйе. Өнөөдөр та ямар суудалд сууж байгаа вэ? Басамжлагчдын байранд уу? Үгүй, бид энэ танхимд энэ таны сууж байгаа энэ суудал, таны сууж байгаа энэ танхим бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ даруй болгосон хүмүүсийн суудал юм аа. Буруутуудын зөвлгөөгөр алхдаггүй. Буруу хүмүүсийн зөвлгөө биш. Энэ Бурханы зөвлгөөг та сонсохын тулд ирсэн байна. Нүгэл хийхийн тулд биш, харин нүглээс ангид байхын тулд та энд ирсэн байна. Хүндэтгэл мөргөл гэдэг бол ийм газар юм аа. Амен.
Бурхан хүмүүст бас байх ёстой газруудыг зааж өгсөн. Жишээ нь Самсон. Хуучин гэрэн дээр Самсон гэж нэг залуу байдаг. Таних уу та? Тэр залуугийн онцлог нь юу вэ? Их урт үстэй залуу байсан, тийм ээ. Яагаад гэвэл тэр назир хүн байсан. Бурхан түүнийг эхийн хөвлөд байхаас нь яасан? Сонгон дуудсан. Таныг Бурхан эхийн хөвлөд байхад чинь сонгон дуудсан болов юу гэж бодож байна та? Тэгсэн багхгүй юу? Эхлэл номын 1-р бүлэг Эфес 1-4-р эшлэлдэр ертөнцийн суураас өмнө таарын төлөө бэлдсэн сайн төлөвлөгөөнийхөө дагуу гэж эзэн хэлсэн байна. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр Бурхан таныг эхийн хөвлөд бүрэлдэн бий болохоос ч өмнө сонгон дуудсан байсан гэсэн үг. Хажууд хүнээ хардаа одоо. Хажууд хүн чинь бүр энэ дэлхийг бий болохоос ч өмнө Бурханы хүүхэд болохоор сонгогдсон дуудагдсан байсан хүн байна шүү дээ. Гоё гоёз. Таач гэсэн бас тийм. Тэгээ Самсон гэж залуу байсан. Энэ залуу бас эхийн хөвлөд бүрэлдэн бий болохоос өмнө Бурхан түүнийг сонгон дуудсан. Тэгээ аав ээжд нь Самсон филистичүүдийн эсрэг миний ажлыг хийх болно. Түүний үсэнд тонгор бүү хүргээр үсийг битгий тайраарэ гэж эзэн ээжд нь хэлсэн байдаг. Самсон хэрвээ эзний өмнө мөргөл өргөж, Самсон хэрвээ эзний үгийн дагуу амьдрсан бол тэр түүний амьд ах үед филистичүүдийг эзэн түүгээр дамжуулан бүрэн дарж өгөх байсан. Гэхдээ Самсон тэгж амьдраагүй. Самсон яасан бэ гэхээр тэр их хүчтэй, тэр их чадaltaй юу гэдгийг өөрийн давуу талуудаа сайн мэдчихсэн. Гэхдээ тэр эзэн зүрх сэтгэлээ бүрэн зориулаагүй. Тийм учраас тэр дандаа болохгүй буруу зүйлсүүд хийж явдаг байсан. Тийм учраас тэр Делила гэж янхан эмэгтэйг өөрийнхөө одоо авайл гэргий биш, тийм ээ. Гэхдээ хүссэн үедээ очиж харилцаанд ордог тийм хүн болгосон байна. Уг зүйн Делила Самсон тэгээгүй байсан бол түүгээр дамжуулж Израильд илүү гайхамшигтай ивэлийг Бурхан авчирч өгөх байсан. Энийг арай өөр маягаар хэлбэл ингэж хэлж болно. Та ямар нэгэн гим нүгэл хийдэг үү? Тэ? Тэр гим нүглээсээ болж таны амьдралд Бурханы бэлдсэн байгаа гайхамшигтай хувь тавиланг та яадаг вэ? Авч чаддаг. Мохоодог. Ашиггүй болгоод идэг гэсэн. Зарим тохиолдолд энэ хүний болгоомжгүй хэлдэг үг яриа байж болно. Эсвэл зарим тохиолдолд энэ бидний уур уцаар байж болно. Магадгүй энэ зарим тохиолдолд бидний залхуурал байж болно. Энэ зүйлсээсээ болж Бурханаас бидний төлөө бэлдсэн юунаас бид хожигдож байдаг вэ? Ивэлээс. Харин бид эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөснөөр их эзний өмнө түүнээс бидэнд бэлдсэн гайхамшигт ивэлийг бүрэн хүлээж авах боломжтой болж байгаа юм аа. Та өнгөрсөн өдрүүдэд ямар гим нүгэл, ямар алдаа буруу хийсэн байж болно. Учир нь гим нүгэлгүй хүн гэж нэгч байхгүй. Харин эзний өмнө ирэх үедээ та Иесус Христийн загалмай дээрээс урсгасан цусаар дахин намайг хучиж, угааж, цэвэрлэн ариусгаж, ариун хэмээн тооцож өгөөч гэж эзний өмнө залбирах энэ даруй зүрх сэтгэл, энэ эзнийг эрэлхийлэх зүрх сэтгэл танд байх нь чухал юм аа. Энэ болвол хүндэтгэл мөрөглийн цөм юм аа. Бурхан хаан сэнтэдээ залран сууж байна. Харин бид түүний өмнө гим нүгэлтэй, алдаа буруутай, хоёрдмол сэтгэлтэйгээр ирээд хичнээнээр хүндэтгэл мөрөглийг өргөж чадах бай. Тийм учраас бид эзний өргөөнд орж ирэх үедээ өөрийн таалалтай суудалд биш, ютүүх өөрийн таалалтай суудалд суугаад юу болсон бэлээ? Санаж байгаа биз? Харин хамгийн урагшаага урдлын игнэрүү шахан суугаад эзний үгийг авахын тулд бас эзэнд илүү хүндэтгэлтэйгээр мөргөл магтан дуу өргөхийн тулд гэсэн сэтгэлээр урагшаа сууж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд эзний магт, эзний үгийг сонс, эзний үгийн дагуу зүрх сэтгэл сүнс бодлоо шинжлэх хэрэгтэй юм аа. Амен. Ютүүхийн осол нь эхнээсээ буруу аюултай газрыг сонгож сууснаас л болж байгаа юм. Мөргөснөөс болж байгаа. Тэгээ мөргөлийг бид зөв газар өргөх хэрэгтэй. Хаан чамаагүй мөргөл өргөөд ээж болохгүй гэсэн үг. Бас мөргөл өргөх бидний байр хинтээ зэрэгцэж суух вэ гэдэг ч гэсэн бас их чухал болж байна. Таныг мөргөлд урайлдаг хүнийг үннээр сүнсээр мөргөл өргөхөд таныг урамшуулж, ятгаж, дэмжиж өгөх хүнийг хажуудаас суулгах. Хойш татаад байгаа бол хэрвээ та тэр хүндээ сайнаар нөлөөлж чадахгүй бол
тэр хүнээсээ магадгүй холдож очиж суу. Хүмүүс арх уудаг шүү дээ, тий? Арх уудаг. Яагаад арх уудаг вэ гэхээр өөрөө арх ууя гэж уухасаа илүүтэйгээр найзууд нь, танилуд нь арх өгдөг учраас, арх ууя гэж уруу татаж шахдаг учраас арх уучдаг. Архитэлд манай Монголд одоо үнэхээр гамшигын хэмжээний асуудал болсон байна. Бид нар архичин гэдэг арх уудаг, архичин гэдэг тэгэхээр зүгээр л нэг арх уудаг юм уу, гадаа гудамжинд явж байгаа юм уу, нэг тийм хүмүүсийн тухай бодож байгаа бол үгүй. Би энэ архичин, архитэлт гэдэг асуудал манай Монголд гамшигын хэмжээнд хүрсэн гэдгийг би энэ цагаан цамц өмсөж, оффист сууж, ганган машин унж явдаг хүмүүсийн хэмжээнд би ярьж байна. Ажлын хамт олноороо нийлж архитах. Тэгж хамт нийлж арх уугаагүйхэн төлөө нөгөө хүмүүсээ муу хэлэх ийм асуудал Монголд маш их газар авсан байна. Өнөөдөр яагаад бидний дунд залуу хүмүүс цөөхөн байгаа вэ? Яагаад гэвэл тэр залуучууд маань магадгүй хэзээгээр эзэнд итгэдэг боловч 7 хоногийн дундуур эсвэл ажлын нөхцөл байранда найзуудтайгаа архитчдаг учраас ажлын газрын хүмүүстэйгээ хамт арх уухгүй гэж хэлж чадахгүй хамт арх уучдаг учраас түүнээсээ болж би одоо ийм муухай хүн байж хоёр нүур эсгэж цуглаанд яваад яах вэ гэд сүмд ирдэг байгаа юм. Харин би хэлмээр байна. Залуучуудаа. Цуглаан бол эзний өмнө ирж гимших, гим нүглийг даван туулах хүч чадлыг олж авах тэр газар юм аа. Хэрвээ бид цуглаанд ирэхгүй бол бид улам илүү хүчгүй болсоор байх болно. Харин бид цуглаанд ирэх үедээ өөр хэн нэгэн хүнд би хэл гэж таныг ятгахгүй. Цуглаанд ирэх үедээ даруухнаар эзний өмнө толгой бүхийгөөд эзэн минь ээ би нүгэлт хүн. Би алдаа буруутай. Намайг энэ нүглээс минь уучлж өгөөч. Бас дахин тиймгийн нүгэлд байдалд орохгүй байх хүчийг надад өгөөч гэж эзнээс гуйх хэрэгтэй. Юу гэж? Лук 19-р бүлэг дээр Бурхны өмнө нэг фарисей, парш бүлгийн хүн, нэг татвар хураагч очсон. Тэр хоёр Бурханд хандан залбирсан. Харин хэнийх нь залбирлыг эзэн сонсож, хэнийх нь гим нүглийг эзэн уучлж өглөө гэж хэлсэн бай. Чин сэтгэлээсээ гимшсэн хүнийхийг нь. Нөгөө фарисей бол юу гэж хэлсэн бэ гэхээр эзэн минь ээ таньдаа баярлалаа. Намайг энэ фарисей шиг биш байлгасны төлөө, энэ муу татвар хураагч шиг биш байлгасны төлөө танд баярлалаа. Би танд өргөлөөрөгдөг, би танд мөргөлөөрөгдөг, би цуглаандаа явдаг. Тийм учраас та намайг сонсно гэж би бодож байна гэж фарисей тэгж залбирсан. Харин нөгөөх нь юу гэж залбирдаг вүлээ? Дээшээж харж чадахгүй байн доошо бүхийгөөд цээжээ дэлдэн эзэн минь би нүгэлт хүн. Намайг уучлаач. Тэгж гимшсэн. Харин Бурхан татвар хураагчийн гим нүглийг уучлсан юм а гэж хэлсэн. Тэгвэл мөргөл өргөнө гэдэг нь цуглаанд ирнэ гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр эзний өмнө чин сэтгэлээсээ гимшиж өнгөрсөн хугацаанд хийсэн алдаа буруугийнхаа төлөө эзнээс уучлалыг хүлээж авах нь хүндэтгэл мөргөл юм аа. Амен. Тийм учраас заримдаа хүмүүс тэгдэг байхгүй юу? Яагаад сүмдээ явахгүй байгаа юм бэ? Арийн нэг гайгүй болохоор явна гэсэн. Ямар гайгүй? Үгүй яг одоохондоо нэг ажлыг нэг жоохон болохгүй юм таар оролцолтой байгаа. Гайгүй болохоор явна гэсэн. Ингээд идэв байхгүй юу? Үгүй харин тэр тусмаа цуглаанд ирээд эзний өмнө гимших ёстой юм аа. Зүв байх байдлыг, хүч чадлыг надад өгөөч гэж залбирх ёстой юм. Христчин найзуудтай болъё гэсэн Facebook групп байдаг. Тэр групп дээр бичсэн нэг залуугийн гэрчлэлийг би сонссон, уншсан. Тэгээд тэр залуу юу гэж бичсэн байсан бэ гэхээр манай ажлынхан дандаа 7 хоног болгоны бараг сүүлээр баасан гаригийг баасангой төрсөн өдрийг тэмдэглэнэ гэдэг ингээд дарга уриалаад архитах гад явдаг аа. Би явахгүй гэсэн. Тэрнээсээ болж би ажлынхандаа ад үзэгдсэн. Муу хэлэгдсэн. Найз нөхөрлийн хүрээнээс гарсан. Гэсэн ч би энэ байдлаа хичээл сагсаар байсан. Харин одоо манай ажлынхан баасан гаригт явдаг хүмүүс их цөөхөн болсон гэж. Тэр нэг хүний хэцүү ч гэсэн хичээл зүтгэлтэй байдал нь ажлынх нь бусад хүмүүст яаж юм? Аажмаар нөлөөлж байна. Тэгээ би таныг бас яг тийм хүн байгаасаа гэж хүсэж байна. Би дээр нэг ярьжсэн шүү дээ 10 жилийнхантайгаа уулзсан чинь уух гэж ирдэг байхад чи машинтайгаа ирлээ гэж намайг загнасан.
Дараа нь би тэдний дунд ороод суусан манай 10 жилийнхэн 2 хуваагдсан. Нэг хэсэг нь надыг архи уулгана гэж, нөгөө хэсэг нь яахын уухгүй гэж байгаа нэг уулгах гэж яах гэдэг юм бэ гэж. Бүр нөгөө уулзалтын зорилго нь намайг уухгүй юу гэдэг шийдэх шахуу юм болж хувирсан. Тэгээ би юу гэж хэлсэн бэ гэхээр найзуудаа тий би өөрөө хүмүүсийг архи битгий уу гэж ярьдаг. Тэгчгээ би та нартай нийлээ архи уучлаа. Тэгээ би дараагийн бүтэн сөөдөр очиод битгий архи уу гэж яаж хэлэх вэ? Юу гэж бодож байна гэж хэлсэн. Тэгсэн манай нөгөө цөмөрл чимэг болсон. Яг бид нэг тийм л үг хэрэгтэй. Тулах хэрэгтэй бид. Найзаа бид ингэх ёстой биш үү? Бид ийм байхаар дуудагдсан. Тэгээ би архи уухгүй жишээ нь магадгүй та хэлж болно. Би архи уухгүй 10 сар боллоо. Болцоход байгаа шүү дээ. Тэгсэн чинь одоо чамаас улж би одоо архи уулчаад байна. Чи юу гэж бодож байна гэдэг. Тэгвэл ихэнх хүмүүс за уучлаарай гэж хэлэх болно. Бид нар өөрсдөө зоригтойгоор ийм байдлыг эсэргүүцэн зогсож чаддгүй учраас бид нар яадаг вэ гэхээр бид нар гэмт байдалд автагддаг. Бид гэмт байдалд автагдаж болно. Автагдсан байж болно. Тэгвэл бид хайчих. Хаана очиж бид энэ гим нүглээс уучлагдах вэ? Хаана очиж бид энэ гим нүглээс угаагдаж цэвэрлэгдэх вэ? Эмнэлэгт очиод уу? Цусаа шүүлгэснээр үү? Цэвэрлшүүлснээр үү? Үгүй шүү дээ. Яаж? Зөвхөн эзний өмнө ирж гимшин залбирснаар энэ нь уучлагддаг. Дэлхийн өөр хаанч энэ боломжгүй. Тийм учраас та цуглаанд ирэх хэрэгтэй юм. Амен. Тэгэхээр хүндгэл мөргөл өргөх үед хүмүүсийн тоо цөөхөн болж цуглааны хүмүүс багасж байгаа энэ зүйлүүд бол зүрх сэтгэл дотроо тухайн хүмүүс мэн өөрсдийгөө яллан буруу шааж байгаас болж байгаа байхгүй. Харин би та бүгдийг юу гэж ятгаад байна одоо? Өөр хаанч гим нүглээс угаагдах газар байхгүй учраас яах вэ? Цуглаандаа гүйж ирээ гэж хэлээд байна шүү дээ, тийм ээ. Цуглаандаа ирэхдээ гимшихгүйгээр зүгээр л орж ирэнгүүт л магтан дуулж идэг дуулаад тэгээ сургаалаа сонсоол тэгэл ингээд гараа явчих биш. Таны цуглаанд орж ирээ хамгийн түрүүнд хийх ёстой зүйл чинь юу вэ? Гимших. Амен. Корнелиус гэж нэг 100 цэргийн даргын тухай Библиэлд гардаг. Тийм ээ. Корнел бол маш сайн 100 цэргийн дарга байсан байна. Цэргийн албан хаагч боловч тэр Петрийг гэртээ урьж гэр бүлийнхэн болон таньдаг хүмүүсээ цуглуулад Петрээс үгийг сонссон байдаг. Петрийг ирэх үед Корнел юу гэж хэлсэн бэ гэхээр Үлс номд ингэж хэлсэн байна. Одоо бид эзний танд тушаасан үгийг сонсохоор Бурхны өмнө ирээд байна гэж хэлсэн байна. Петр хаана ирсэн бэ? Корнелийн гэрт нь ирсэн. Харин тэр үед одоо Корнел юу гэж хэлж байгаа вэ гэхээр Бурхны танд тушаасан үгийг сонсохоор бид Бурхны өмнө ирээд байна гэж хэлсэн байна. Тэгвэл хүндэтгэл мөргөл гэдэг бол хэний өмнө байдаг зүйл вэ? Бурхны өмнө. Корнел түүний гэр бүл түүний найзууд Петрийн ярьсан үгийг сонсоод гимшээд тэд ариун сүнсийг хүлээн аваад баптизм хүртсэн байгаа юм аа. Тэгвэл бид бас эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөж байгаа бол бид ирээд эзний өмнө гимшээд эзний үгийг сонсоод ариун сүнсээр дүүргэгдээд бид эзний үгийн дагуу амьдрах ёстой юм аа. Амен. Ахан дүүс минь ээ. Бид ямар нэг маягаар алдаа буруу гим нүгэл болохгүй, бүтэхгүй буруу замаар явсан байж болно. Харин гэхдээ бид их эзний өмнө ирээд эзний замаар явцгаая. Нэг пастор Солонгост болсон явдал. Нэг пастор нэг сургуульд оюутан болжээ. Оройн цагаар. Тэгээд орой ажилд харсны дараа нөгөө хичээлэн цуглаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр нь болохоор яг бань пастор бол өөрөө теологийн сургууль мургуулаа төгссөн. Тэгээд удирдлагын чиглэлээр бас жоохон сурах хэрэгтэй юм байна гэж бодоод одоо манайхаар нөгөө удирдлагын актем гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг тийм сургуульд очиод орой ангид бүртгүүлээ сурсан байна. Тэгэл нөгөө ангийнхан босч ирээд бие биендээ өөрсдөө танилцуулжээ. Teams компани ерөнхий менежер, Иймж компани гүйцэтгэх захирал, тиймж юу гэж дандаа том албан тушаалууд хэлсэн хүмүүс байна гинэ. Тэгээ нөгөө пастор өөрийгөө танилцуулах цаг болсон нөгөөд чинь босч ирээ. Би нэг суглааны пастор байгаамаа. За. Тэгээд хичээл тарсны дараа нөгөөдөл чинь за одоо цөмөрөө нэг анги усан юм чи явж үүнийгээ тэмдэглэнэ.
Тэгээ нөгөө пастор уучлаарай одоо би нөгөө залбирлын цуглаантай учраас явахгүй болохгүй гэдэг ингээд явсан байна. Нөгөөдөл нь яваад арилтаа. Тэгээл нөгөө 7 хоног болгон уулздаг, хичээл тардаг, тарах болгонд нөгөөдөл яваал яах вэ? Уудаг байна л да. Тэгээ нөгөө пастор чи нэг удаа нөгөөдөл цөмөөрөө дууцсан байна. Та манай анги мөн бидтэй. Тэг учраас явъя. Тэгээ нөгөөдхөө чинь сугадаад аваад явсан байна. Тэгээ нөгөөдөл чи уудаг газараа очиод тэгээд уух гэсэн нөгөө пастор аваад очсон цөмөр нэг жоох эвгүй байгаад байна гинэ. Тэгжсэн нэг нь тэгж ийн. За хичнээн энэ арх уух гэж байгаа ч гэсэн бас пастораар нэг залбируулчаад ууя гэнэ. Хоол идэхийн өмнө яадаг вүлээ? Залбирдаг шүү дээ, тий? Тэр шиг пастораар нэг залбируулчаад ууя гэдэг. Тэгсэн нөгөө пастор нь сонирн байдалд орцсон ингээ арх уухын төлөө залбирна гэж юу илээ? Сонирн. Тэгээд нөгөөдөл чи бандсандаа тэгээ нөгөөдхийгөө залбир ихсээр байгаа. Залбируулсан гинэ. Тэгээ нөгөө пастор чинь босоод бурхан минь одоо бидний юу гэж байдгийг ингээ залбирсан байгаа. Тэгээ залбираад дууссан чи нөгөө уушийн газар ажилуулж байгаа хүн нь ирснэ. Та пастор юм уу? Би бас цуглаанд явдаг штэ гэсэн гинэ. Тэгээ нөгөө пастор чи яах вэ? Ямар ч байсан тэдний дунд найзын хувьд одоо нэг ангийнхан гэдэг утгаар зүгээр дунд нь суусан. Гэхдээ уугаагүй байна л да. Уугаагүй шүү. Тэгээд ингээд дунд нь суугаад дуусчээ. Тэгээ явжээ. Дахиад нөгөөдөл чи за пастрыг дахиж уух муухтаа өстө авч явах дэми юм байна гэдэг. Нөгөө пастор тооноос хасагдсан байна. Тэгээ бид нар заримдаа ийм байдалд орохоо юу гэж боддог вэ гэхээр ингээд найз нөхдийн хамт олонны хүрээлэлээс хасагдчихж байгаа юм шиг бодоод байдаг тий. Гэтэ уг нь бол гим нүгэл хийх нөхцлөөс яаж ин таныг чөлөөлж өгч байгаа байхгүй. Тийм учраас тэгэж бодцаа. Түүнээс би одоо найзын хүрээлэлгүй болчлоо буруу бодоод буруу өнцгөөс нь хараад шаналаад байдаг байхгүй. Тэг хэрэггүй нүгэл хийх нөхцлөөс таныг хамгаалж өгч байгаа байхгүй. За ингээд нөгөөдөг чи яах вэ? Хэдэн жил явдгийг 2 жил сургуультай яваа төгсжээ. Сургуулийн төгсөлтийн баяр болж. Тэгсэн чинь нэг юм илэрч. Юу байсан гэхээр ангийнхан бүх хүмүүс цуглаанд явдаг ямар нэг маягаар цуглаанд үйлчилдэг хүмүүс байсан байгаа байхгүй. Өө ямар хөгийн гарууд вэ тий. Тийм болохоор нөгөө нэг пастор байгаа учраас бас нөгөө мэс чанар нь хатгаад байж тэгээд залбирлцсан байгаа байхгүй. Гэхдээ нэг зүйлийг та харж байна уу? Цөмөрөө итгэгч гэдгээ бие биендээ яасан байна? Нуусан байгаа байхгүй. Тэгээ сургууль төгсгөр сургуулаа төгсөж чинь гээд эсийн бүлгийнх нь яваад очдөг юм байгаа үсттэй. Тэгсэн чинь цөмөрөө итгэж болж таардаг байхгүй. Би юу хэлж байна? Ажлын талбар дээр байгаа газараа бид яах нь вэ? Итгэгч гэдгээ элен далангүй ярьдаг байх хэрэгтэй гэж. Нэг л их мундаг баатар хүн, нэг л их компани захирал ерөнхий менежер л гээд гүгэдсэн. Цөмөрөө цуглаан дээр ирэхээр пастраа гэл ингэдэг нөхдөл лөөсөн байгаа байхгүй. Тэгээд тэнд болохоор тэгээд дэлхийн хүмүүсээс ялгархгүй амьдэрсэн. Тэгээд би та бүгдийг мөргөл гэдэг бол зөвхөн энэ зааланд орж ирээд хийдэг зүйл биш. Мөргөл гэдэг бол таны бүх амьдрал чинь байгаасай. Найз нөхдөөд, ах トゥ хамаатай садан олон хүмүүсийн дунд орох үед янз бүрийн нөхцлүүдэд бид орноо. Тэр үедээ та өөрийнхөө итгэж хэдгээ ичгүй ил тод хилдэг байгаасай гэж урамшуулан ятгах байна гэсэн үг. Амен. Тэгэхээр энэ маш чухал зүйлийг та бүхэн маань ойлгож эзний ивэлээр мөргөл өргөдөг тийм хүмүүс болох болтугай гэж хүсэж байна. Бидний итгэлийн амьдрал сүнсээр унаж аюулын өмнө очих тийм замаар явах болно. Гэхдээ бид эзэнд би амьдралаа зориулъя. Танд би зориулъя. Танд тааламжтай зүйлийг би хийя. Таны өмнө би итгэмжтэй байя гэд амьдралаа эзэн дахин өргөж байх ёстой юм аа. Ахан дүүс минь бид эзний өмнө хүндэтгэл мөргөл өргөдөг, эзнийг эрен хайдаг тийм хүмүүс байхыг Бурхан хүсэж байна. Бидний Бурханд хүндэтгэл мөргөл өргөх зүрх сэтгэл маань хамгийн чухал зүйл юм. Тийм учраас би та бүгдийг зүрх сэтгэлээ нэгтлэн шалгаасаа гэж хүсэж байна. Заримдаа бидний жишээ нь хүн гарандаа ямар нэгэн зүйл атгацсан байгаа бол одоо энэ гаранд би дахиад өөр зүйл атгах боломжтой юу? За яг болно л доо, яг зүгээр давхар ингээд нэг атгаж болох юм. Одоо дахиад өөр юм атгах боломжтой юу? За яг хөдөө нэг аргалж яагаад нэг ингээд нэг атгаж болох юм. Гэхдээ бид гарандаа байгаа, тэг бид амьдралдаа байгаа, бид сэтгэлдээ байгаа тэр зүйлийг хоосолж өгөхгүйгээр
бидний гэсэндөө гим нүгэл, санаа зовнил, айдас, ичхүүр, шунал энэ зүйлсүүдэд тайлж тавьж өгөхгүйгээр бид их эзний ивэлийг бүрэн дүүрэн хүлээн авах боломжгүй юм аа. Би яг одоо таныг надтай хамт залбираасаа гэж ингэж хүсэж байна. Тэгээ юу гэж залбирах вэ гэвэл эзэн та намайг үнэхээр хоослоод өгөөч. Санаа зовнилоос, гим нүглээс, шунлаас, сэтгэл хангалуун байдлаас намайг хоосолж чөлөөлж өгөөч. Харин намайг та таны баяр баясгалан, таны амар амгалан, сайн сайхнараа дүүргэж өгөөч гэж ингэж залбирая.